Үе орчлонд хүм болж төрсөн газар нутгийнхаа уул ус, ус ургамал, ногоо, цэцэг жимс юу байна тэр бүгдийг насан эцэс олтлон сэтгэл дэнтэж харь газар явхтаач нутгийнхаа уснаас амсан хайраг чулуунаас нь авч өвөртлөн махц усныхаа тасархай мэт нандинан хайрлаж яваад эргүүлэн авчирдаг нь өвөг дээдсийн үеэс эхэлсэн өвөх соёл билээ. Их ховын хүнд нөхцөл зохицон амьдрэх ховор амьтад үзэгдэж харагдах нь ч цөөрлөө. Говийн тачир хатуу хөрсөн тэсэж ургаад байсан ховор өв сургамлуудын олдоц ховордлоо. Ийм цаг үед их ховынхон уул ус, ургамал ногоо, ан амьтан аратан жигүүртний хамгаалах онгон дагшин байгалийн сэргээх, тоо толгойг нь судлах, өсгөн үржүүлэх боломж нөөцийг олж тогтоох. Унган чигээр нь хойч үедийн үлдээх зорилготой их говийн экосистем түүний шүхэр зүйлийг хамгаалах төсөл хэрэгжил 3 жил шахан болж байна.